주위에 억울할 부두했나 Without even knowing the meaning of love Where did you get lost? За сайн мэдхэн нөө бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ дахиж уулзах байгаадаа маш их баяртай байна. За тэгээд энэ ярих сэдэв маань жоохон урт болох байхаа. Ямар ч гэсэн нэг хүмүүсийг бас ойлгочихосоо гэдэг утгаас нь ямар ч гэсэн ингэж хийхээр бэлтгэлээ. За өнөөдрийн уншлах сэдэв маань болохоор юу вэ гэх юм бол тэр хүн буцаж ирэх үү, тэгээд тэр хүний одоогийн байдал ямар байна вэ? Та хоёрын харилцааны одоогийн байдал гэдэг сэдвээр уншина. Нэг дор хоёр сэдэв орно гэсэн үг. Тэгээ уншлага маань ерөөсөө нэмэлт байхгүй. Гэхдээ нэг та хэдэд өнөөдөр ярих зүйл маань маш чухал зүйл байгаад байна. За би бол өөрөө ингээд далд тухамсаар энерги бясалгал гэд нэлээ олон жил ингээд явж байгаа. Бас сэтгэл зүгээр ингээд суралцаад явж байгаа. Ер нь өөрөө бясалгаагч сүнслэг замаг сонгоод явж байгаа хүн. Сүнсний сэрэлт болоод тий. Тэгээд хүмүүсийн маань нэг хамгийн том гаргаж байгаа алдаа юу вэ гэхээр таарад уншигч гэдэг ингээд эсвэл бүү лам гэл ингээд янз бүрийн хүнд ингээд үзүүлээл явцдаг. Тэгээд эн чинь бас цаана амар утга учиртай юм аа. Бас нөгөө хүмүүс нь ерөөсөө энергийнч мэдхгүй, бясалгалч гэж мэдхгүй, далд тухамсарч гэж мэдхгүй, бодлоо яаж эерэг болгох юм, бодлын хүч гэж юу байдгийг, далд тухамсараа яаж кодлохын тэр болгоныг ч мэдхгүй ийм хүмүүсээр ерөөсөө ингээд өөрийгөө үзүүлээл яваад байдаг. Тэгээ ингээд би ийм хүнд үзүүлсэн юм аа, тийм хүнд үзүүлсэн юм аа, ингэж хэлж байна гэдэг ингээд над руу зарим нь мессеж бичгээр зэрэг ингээд номны тайлбарыг хуулаад бичиж явуулсан байдаг. Таарад уншигчд гээд ингээд энийг бас ингээд сурчил байга л да таарад уншлахыг яаж хийх вэ те. Гэхдээ бас би миний хүсдэг юм бас тодорхой хэмжээнд энэ энерги гэж юу байдгийг, далд хумсар гэж юу вэ тэрийг бас мэддэг хүмүүс нь ингээд хийгээсэй гэж боддог. Мэдээж маш мундаг таарачд байгаа. Би тэр хэмжээнд бас арай л хүрэх болоогүй байгаа гэдгийг бол мэдээж байгаа. Маш олон жил хийцэн үнэхээр биширмээр хүмүүс бол их байдаг. Гэхдээ бол одооны сүүлийн үед одоо маш их таарочд гарч ирдэг болсон, маш их бөө гарч ирдэг болсон, маш их ламнаар гарч ирдэг болсон тий. Тэгээ ингээд хэл байгаа, үзэж байгаа болгоно нь хүнд хүртээлтэй биш. Нэг ингээд номны юмнуудыг ингээд хуулаад бичээж явуулсан. Гэхдээ нөгөө хүмүүс нь хамгийн амар нь ингээд итгээд тэрүүгээр амьдралаа шийтгэхэд байдаг хамгийн амар. Хүн манай монголчуудын нэг тал нь болохоор хүнд итгээд шууд амьдралаа ингээд батгачдаг. Тэгээ би бол өөрөө бас сүнслэг замаар ороогүй байхдаа бол тэгэж явдаг байсан. Маш их ингээд ламбоогоор яваал үзүүлэл жоо өөрөө мухар сүсэх хийхтэй. Тэгэл ингээд нэг залуутай ингээд үерхлээ гэд тэгэхэд те өөрөө маш эргэлзээтэй. Тэгэл өөрийнх нь байгаа байдал нь миний байдал бол ингээд тогтворгүй эргэлзээтэй нөгөө хүндээ үл итгэсэн тэнгүүтээ очиол ингээд лам болгоноор үзүүлдэг. Битээр бүтэх нү гэл ингээд за бүтгүү гэд хүмүүс хэлчих юм бол тий токсик харилцааны шалбартгүй гэлчих юм бол уйлж унжаал шаналал тэгэнгүүтээ энэ худлаа ярьчлаа өөр хүн юу гэж хэлэх нү гэж ингэж бүр ингэж бүгдэн ихэнх хүмүүсээр ингэж ороод тарачтаар үзүүлэл ингэж тэгэл харьцуулаад нэг нь гоё хэмгэлчих юм бол өө энэ л сайн үздэг хүн байна энэ намайг яг тэгжэлсэн би яг болно гэл ингэж бодит байдал гэхдээ тэс өөр байхад тэгэнгүүтээ тэр шийдвэрийг гаргачаад ингэ олон жил ингэж зоох замаа өөрөө сонгочихж байгаа тэгэл зовоол ядаг зовсны эцэст угаасаа сална. Тийм болохоор бас та хэдийг аль болох амьдралаа ингээд хүнд даатгаад байх биш. Хүнээс мэдээж ингээд таарад унших хичээд бүх юмнаас ингээд чиглэл авч болно. Та хэдэд маань ингээд бодит нөхцөл байдлыг бас хэлж байгаа тийм. Та ийм байна ингээд нэлээд токсик юм шүү. Энэ харилцаа чинь ийм байд юм биш үү? Ингээд маргаантай байгаад байна гэд ингээд хэлж байна. Тэн дээр та бодох хэрэгтэй. Эрүүл ухаанаар бодоод нэрээ битэр чи ямар байдаг вүлээ те харилцаа битэрийн хувьд аз жаргалтай байж чадчихэв үү би энэ хүнээс нэрээ үнэхээр сэтгэл дүүрэн мэдрэмж авч чадчихэв үү би энэ хүнд итгэж чадчихэв үү энэ хүмүүний итгэлийг даах хүн яг мөн билүү тэр болгоноо тунгааж бодоод тэгээд эцсийн шийдвэрийг гаргах ёстой байдгаа тэгхгүйгээр ингээ нэг хүн сал гэд хэлчингүүд салждаг нийл гэд хэлчингүүд нийлждэг за тэгээд сүүлийн үед бүр хамгийн их гарч ирж байгаа юм энэ ихэр дүүл тэгээ заяаны хань гэлингээл хүмүүс үзүүлэхээр битээр ихэр дүүл мөн үү битээр яг ихэр дүүл мөн үү гэл ингээд бүр ингээл яг тэрийг мэдгээл ингээл шамдуулаад тийм одоо тэгээ мөн гэд хэлвэл яах вэ биш бол та яах вэ болт бүтэж байгаа харилцаагаа аз жаргалтай байгаа харилцаагаа биш гэд хэлжүүл ингээд салах хэмжээнд тийм
Тэгэнгүүтээ ингээд болохгүй бүтэхгүй кармик харилцаанд байгаа зодуулж нүдүүлээд байгаа амар сэтгэлийн амтанд орсон байгаа шаналаад байгаа тэр харилцаагаа одоо ихэр дүүлийн харилцаа байна гэдэг хичүүл бүр ингээд үргэлжлүүлээд хэдэн жилээр энэ харилцааг авч үлдэх гээд байгаа ч юм шиг ийм хандлага их гарах юм. Тийм болохоор бити тэр болгон дээр анхаараа гуйж байна. Ерөөсөө ингээд харилцаа хайр гэдэг бол бид нэр ингээд аз жаргалтай байх гэж ирсэн болохоос одоо тэр замналаар орохын тулд бас маш их хичээл зүтгэл байдаг. Заавал тэрэнд ингээд орох гээд яарад байх бол шаардлагагүй. Мэдээж бид ингээд учрах ёстой хүмүүстэйгээ уулзраад явж байгаа. Тэр бол ингээд биднэрээ сонголт биш. Учрах ёстой байсан болохоор л та хоёр маань учирсан байгаа. Хорвоо ертөнцөөс таныг ингээд юмыг сурч мэдээсэй гэд ингээд мэдээж ингээд кармик хүнтэй уулзруулсан, болж бүтггүй хүнтэй уулзруулсан байна. За тэгвэл тэндээс та юмаа суралцаад цаашаа ахих чинь энэ чинь ингээд ихэр дүүлийн замналт чинь илүү ойртуулж байгаа. Тийм болохоор шууд ингээд нэг хүнтэй уулзрангуудаа үзүүлээл ихэр дүүл биш гингүүд энэ биш байна гэл ингээд хаяал тэнгүүтээ дахиад энэ мөн үү, энэ мөн үү, энэ мөн үү гэд ингээд явж байна гэсэн зүйл байхгүй. Ийм утгагүй зүйл гэж бол байхгүй. Тэрийг бид нар одоо ингээд шийдээд үзэл энэ чи ихэр дүүл биш шүү. Та ингээд салаараа гэд хэлчингүүд та салаал тэгэнгүүтээ ихэр дүүл чинь ингээд гараад ирнэ гэсэн юм байхгүй. Хорвоо ертөнцөөс зөв цагтаа зөв хүн нь орж ирнэ гэсэн зүйл байдаг. Тийм болохоор та ямар ч харилцаанд байсан тэр харилцаан дээр аз жаргалтай байхыг эхлээд чухалчлах хэрэгтэй. За тэгээд тэр харилцаа үнэхээр бүтэхгүй хэцүү харилцаа байвал та хэд маань тэндээс ингээд эрүүл аргаар зөв аргаар ингээд аливаа юмаа суралцаад бас гардаг байх хэрэгтэй. Тэгээд ингээд салчаад тэр хүнийгээ үзэн ядаад энэ муу ёстой яаж байна? Энэ хүнийг үзээд өгч энэ яг ямар байна? Жаргалтай байж чадчихэв үү? Надаас өөр хүүхэнтэй учирчаад ингээд гоё байж чадчихэв үү гэд ийм сэтгэлдээ хизээж байж болохгүй. Тэгэх юм бол таны сүнс үнэхээр муу байгаад байна гэсэн үг. Таны энергит өвд чинь айгүй муу. Танд орж ирэх сайн сайхан зүйлсийг та ингээд муу муугаа бодлороо хүнд ингээд өс сансан бодлороо айгүй өөрийнхөө замыг ингээд буруудуулаад байна гэсэн үг. Нөгөө буруу замаар будаад тавил буцахтаа шороод байна гэдэг шиг. Тийм болохоор ямар ч харилцаан дээр байсан та хуурдлаач байсан, зодууллаач байсан, зовсон байсан ч гэсэн амар гомдолтой байсан ч гэсэн тэр хүнд зүгээр л аз жаргал хүсээд үнэхээр битээр тохирохгүй байсан байна. За энэ хүнээс ийм зүйл сурч авлаа. Би дахиж амьдралдаа ийм хүнтэй учрахгүй юм байна шүү. Энэ миний учрах ёстой хүн биш юм байна шүү. Би яг ийм зүйл хүсээд байгаа юм байна те. Тэгээд сайхан тэр харилцааг ингээд тавьж явуулдаг байх хэрэгтэй. Уучладаг байх хэрэгтэй. Бас ойлгодог байх хэрэгтэй. Өмнө нь бол би сүнслэг замаар ороогүй байхдаа ингээд бас л бусдын адил ингээд гомдон, шаналн би мэтэлгүй юм ч одоо бусдын туулж байгаа болгоныг л бас туулна штэ. Олон жил үргэсэн, олон жил хайрлсан хүнээ ингээд алдна. Ямар хэцүү байдгийг бол би мэднэ. Мартаж чадахгүй, тавьж явуулж чадахгүй, шүн босоод уйлна, шүн шанална. Энэ болгон бол ямар хэцүү байдгийг бол би мэднэ. Тэр хүнийг ингээд жаргалтай байгаа, намайг мартсан байгаа, надаас өөр хүүхэндээ гоё байгаа гэж бодоход хүртэл ингээд үнэхээр хэцүү байдаг. Гэхдээ яг сүнслэг замаар ороод өөрийгөө ойлгоод ихээр хүн угаасаа аяанда уурчилдаг. Болж бүтэхгүй байсан талуудаа харж эхэлдэг. Үнэхээр би ч бас ийм хүн хүсээд байгаа юм байна шүү. Би үнэн ч хүн хүсэж байгаа юм байна. Шудраг хүн хүсэж байгаа юм байна. За тэгээ бас жоохон ингээд бясалгал хийдэг хүн байгаасаа, өөрийгөө олсон хүн байгаасаа, яг ирээдүйн зорилготой хүн байгаасаа гэж ингэж бодож өөртөө нийцсэн хүнээ дараа ингээд сонгоод судлаад явна гэсэн үг. За та хэдтэй хэлж байгаа хамгийн гоё зүйл нь юу вэ гэх юм бол би одоо 2 сарын 1-ээс ахуулаад өөрийнхөө хамгийн анхны онлайн сургалтаа хийхээр болсон байгаа. За угаасаа энийг ингээд цаанаасаа хийж бясалгалаараа яваа гэд намайг ингээд түлхээд байгаа юм шиг аюу хэцүү санагдаад. Ерөөсөө ингээд өмнөх ажил руугаа би төвлөрч чадахгүй өөр юм хийхээр ингээд ерөөсөө болохгүй байгаа. Тэгээ яг энэ зам руу ингээд түлхээл намайг ингээд нэг сэгсрээд амьдрал яг ингээл яг л буцаал ингээл нэг гайгүй. За би ингээд өөрөөрөө яа бус хүмүүстэй ингээд адилхан гэр бүл болоод өөр хүүхэдтэй болоо зүгээр л ингээл гоё тайван амьдраа гэж бодоод ингээл явахаар зэрэг буцаагаал ингээл амьдрал намайг сэгсрээл энэ зам руу оруулаад сүнслэг зам руу буцааж оруулаад сүнслэг зам руу буцааж оруулаад тийм нэг энийг хийх ёстой гэдэг байгаа тийм дуудлага юм шиг надад бүр амар сүүлийн үед мэдрэмж төрөөд амар хэцүү байлаа. Тэгээд ялтчгүй энийг хийя.
маш удаан бодсны эцэст тэгээд ингээд 2 сарын 1-ээс ахуулаад за тэгээд энэ дээр оролцох хүмүүс маань ямар хүмүүс байгаа гэд би тэгэхээр энэ сэдвийг үзэж байгаа бүх хүмүүс энэ сэдвийг үзэж байгаа дийлэх хүмүүс нь энэ сургалтанд маань бүртгүүлээд ороосоо гэж би хүсэж байна. Яагаад гэхээр та хэд маань өөрийгөө өөрчлөх маш гайхалтай сургалт байх болно. Хүн хизээж ингээд лам бүү засал хийлгээд тэгээд ингээд таароотоор уншуулаад айгүй ингээд бол та хэдий амьдрал эрс өөрчлөгдөн гэж хизээж байхгүй, сайхан зүйл болохгүй. Та хэд маань хизээж ингээд өөрийгөө олохгүй бол, өөрийгөө хайрлахгүй бол, нөгөө хүнийг ойлгохгүй бол дээрэс нь ингээд нөхцөлгүй хайр гэж юу байдгийг, эерэг бодол гэж юу байдгийг, өөрийнхөө дотоод юу вэ бодлоо яаж өөрчлөх юм бэ? Энэ болгоныг суралцахгүй бол хизээч юмар яваад амжилт олохгүй. Би угаасаа энэ яваа насандаа ингээд засал хийлгээд те. Бүр зарим нь ингээд 5-6 саяар очиж засал хийлгэчихэж байгаа байхгүй юу? Юу сайжирсан юм бэ амьдрал дээр? Юусаа сайжирсан юм байхгүй. Хэрүүлдэ бол хэрүүлдэ хэвээрээ л явж идэг. Эргэлзээтэй бол эргэлзээтэй хэвээрээ л явж идэг. Ингээл зовоол байдаг бол зовоол явж идэг. Нойргүй онж идэг бол нойргүй л явж идэг. Харин эсвэргээрээ та хэд маань ингээд өөрсдийгөө олоод өөрсдийгөө дотоодын амар амгалангаа олж чадах юм бол яадаг вэ гэхээр бүх зүйл санаа зовхон болдог. Бүх эргэлзээгүй болдог. Амьдрал ингээд хар бараан биш бүр гэгээлэг цаанаасаа л та хэд маань ингээд аз жаргалтай болж чаддаг. Өөрийгөө хайрлаж сурч эхэлдэг. Тэгээ өөрийгөө хүсэж байгаа зүйлсээ ингэж ойлгож эхэлдэг. Тийм болохоор та хэд маань яг энэ сургалтанд үнэхээр ороосоо гэж хүсэж байна. Би ч гэсэн өөрөө яг ийм сүнслэг замаар яваагүй байхдаа хэцүү замаар үнэхээр явж исэн. Токсик харилцаанд маш их орж исэн. Тэгэл өөрөө сэтгэл зүгээр маш их шархалж исэн. Сэтгэлийн маш их шарах сэтгэлийн хэцүү зүйлсийг би өөрөө даван туулаад гараад ирсэн. Тэгээд өөрөө болохоор ингээд бяцлагалдаад бухимсаар за дээрэс нь бас сэтгэл зүгээр маш их явдаг. Тэгээд та хэдийг маань ингээд ингээд сүнслэг зам бяцлагал гэхээс илүү бас давхар ингээд шинжлэх ухаанаа сүнслэг сэтгэл зүгээсээ бас ингээд өөрийгөө эмчлэж яваасай гэж харж байгаа үднээс би энэ сургалтыг үнэхээр хийхээр болсон. Хүмүүс маань үнэхээр хэцүү. Яг ингээд холбогдож байгаа хүмүүсийг харахаар үнэхээр хэцүү. Өөрийгөө олоогүй, өөрийгөө таньж мэдтгүү тэгэл ингээд үзүүлэл яваад байдаг. Тэгээ бас ингээд хилээд ойлгуулчихсан гэж бодохоор нөгөө мөн яг ингээд ганц хилээд ойлгохгүй шүү дээ. Ингээх хэрэгтэй, тийх хэрэгтэй гэд хэлгээр зэрэг бяцлахах хэрэгтэй байна. Гой бодлоо өөрчлөх хэрэгтэй байна гэхээр би юу хийх вэ үүдээс асуудаг байхгүй юу? Үнэхээр юунаас эхлэхэж мэдтгүү. Бяцлал гэж юуч вэ гэдгээ мэдтгүү. Өөрийгөө хэрхэн олох тэр нэг ихний алхмаа мэдгүй байгаа байхгүй юу? Тийм болохоор та хэдийг маань энэ сургалтанд ороод гоё өөрсдийгөө ойлгоод, өөрсдийгөө хайрлаад, энэ хайр сэтгэлийнхээ тал дээр бас өөрсдийгөө зөв зам руу оруулаад, өөрийнхөө зөв хүнийг амьдралтаа дуудаасай. Тэгээд хэдүүлээ бас манифест хийж сурах болно. Тэгээд өөрийнхөө амьдралд гоё жинхэнэ хайраа манифест хийгээд тэгээд өөртөө гоё чин сэтгэлээсээ тохирох, өөрийнхөө хүсэж байгаа тэр аз жаргалтай байлгаж чадах урд удаан хугацааныхаа хайр дурлалыг өөрийнхөө амьдралдаа оруулж ирээд тэгээд аз жаргалтай байгаасай бас миний энэ мэдэрч байдлаа аз жаргалыг миний өөрийгөө ингээ сайхан болгож байгаа энэ замаар бас ганцхан бич биш маш олон хүмүүс алхаасай гэдэг үднээс би энэ сургалтаа хийж байгаа. Тэгээд анхных гэдэг утгаараа маш хямдралтай хийх болно. Тийм болохоор та хэд маань Instagram, Facebook-ээр холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг аваад тэгээд энэ сургалтанд суух хүмүүс маань бүртгүүлж аваарай. Тэгээ бас маш олон хүн байх юм бол ингээ хүний тоо хязгаартай байгаад болохоор би аль болох нэг онлайнаар ингээд холбогдоод бэрхжилж харилцаад ингээд нүүрээ хараад ингээд ярилцаад ингээд сургалт маань явагдах болно өдөр болгон 21 хоногийн хугацаатай. Тийм болохоор та хэдийг маань бас хит олон хүн авчих юм бол би ингээд хүрэлцэхгүй нэг бүрчлэн ингээ юмаа заагаад юмаа тайлбарлаад хүн болгон дээр ингээ ажиллаа явах хэцүү болохоор хүний тоо хязгаартай. Тийм болохоор оролцохыг үнэхээр хүссэн хүмүүс маань яарад бүртгүүлээд яваарай. 2 сарын 1-ээс эхлэх болно. Дахиад сануулад хэлчихье. За хэдүүл одоо яг уншлагатаа орцгоё. Бүгдэнд нь энэ зөвлөгөө, энэ зааврыг сонссонд нь бүгдэнд нь баярлалаа. Хэдүүл одоо яг уншлагатаа орцгоё. 3 группээс таад манай өөртөө аль таалагдсан группээ сонгоод уншлага эхлүүлцгээе. За нэг группийг сонгосон хүмүүсээ уншлагат орцгоё хэдүүлээ. Дөрөв группийнхнийхаа тэгээд энерги шалгалт ингэж.
За энерги шалгалтыг хийгээд за энэ тунд маань одоо нэг далд тухамсар, бясалгал, сүнслэг зам гээд явж байгаа хүмүүс байгаа бол та хэд маань зөв группээ сонгож ий. За дээрэс нь одоо нэг газраас нөгөө газар руу шилжиж байгаа тэр тусмаа ингээ гадаад руу явж байгаа хүмүүс, гадаад дотоод руу явж байгаа хүмүүс маань байгаа бол за дээрэс нь ингээд саяхан хагацал тохиолсон хайртай хүнээ алдсан ч юм уу нэг бол ингээд хайртай хүмүүсээсээ салсан, хайртай хүнээсээ салсан ингээд төр зур ингээд холбоогүй байгаа ч юм уу тэр хүмүүс маань байгаа бол бас зөв зөвхөн сонгож ий. Дээрээс нь маш ингээд стресстэй жоохон альва зүйлчин болж бүтэхгүй ажил төрлөөс болоод ч юм уу те ер нь л ингээд нэг өөрөө амьдралд маш их хэцүү шарах аваад байгаа, жоохон шаналаад байгаа, стресстэй байгаа тийм хүмүүс байгаа бол бас зөв зөв группээ сонгосон харагдаж байна. За дээрэс нь та хэд маань ингээд өөрийгөө дөнгөж саяхан хүмүүстэй уулзраад заяаны хайнаа би олчлоо. Яг заяаны хайнтайгаа учирчих шиг боллоо гэсэн хүмүүс маань байгаа бол та хэд маань бас зөв группээ сонгосон байна. За заяаны хайнаа сонгосон миний заяаны хайна гэж боддог те салсан байсан юм ч гэсэн та хэд маань ингээд хэцүү харилцаатай байгаа ч гэсэн энэ хүний яг ингээд заяаны хайна гэж бодоод байгаа. Эсвэл ихэрдүүлийн харилцаанд байгаа гэж бодоод байгаа хүмүүс маань бол яг зөв замаа зөв группээ сонгосон байна гэж хэлээ. За таны X-ийн одоогийн байдал нөхцөл байдал ямар байна вэ? За тэр хүний одоогийн нөхцөл байдал гээд үзсэн чинь энд нэлээ хамгийн гол гарч ирж байгаа зүйл маань юу вэ гэхээр та хоёрын хооронд нэлээ тийм хүмүүсийн талд явуулга болцсон харагдаад байна. Харилцаан дээр ингээд одоо тантай буцаж нэлээгээд тэгэхээр тантай эргээд учрыг гэхээр ингээд нэг нөгөө хөндлөнгийн хүмүүс ингээд өөрт нь юм яриад байдаг те. За чи салах хэрэгтэй штэ. Гэр бүлэн ч юм уу, найз нөхдөд ч юм уу ингээд эргэн тойронд байгаа хүмүүс нь маш их зүйлийг ингээд яриад байгаа харагдаад байгаа байхгүй юу? За чи бол одоо бүтэхгүй ерөөсөө сал та хоёр айгу токсик юм байна. Нэг бол ингээд та хоёр хизээч тохирохгүй штэ. Цаадах чи ингээл буцаал тийм штэ. Ер нь тийм хүн штэ. Ер нь бол чамааг дахиад гомдоох хүн эргээл чамааг ингээ штэ. Цаад хүн ч бол ер нь олигтой биш ч юм уу ингээл янз янзаар юм яриад байгаа. Тэрнээс нь олж нөгөө хүн маань маш их эргэлзээд байгаа харагдчихэв. Шийдвэрээ гаргая. Тантай бол үнэндээ бол буцаад ингээд эрхийг буцаад нийлхийг хүсэж байгаа гэж л да нөгөө хүний маань хувьд гэх юм бол энэ харилцааг цоо шинээр эхлээд за эхлүүлээд аз жаргалтайгаар ингээд цаашаа үргэлжлүүлээд явахыг хүсэж байгаа ч гэсэндээ хүмүүсийн энэ нэг ингээд ярьж байгаа хэл ам дээрс нь энэ зөрчилтөө энээс болоод энэ хүмүүс маань маш их эргэлзээнд орчоод байгаа харагдаж байна. Нэг бол үнэхээр ингээд явах хэрэгтэй юм болоо ер нь тийм дээ гэж бодоод за нэг болохоор ингээд битээр нийлэх хэрэгтэй битээр ингээд хамтдаа аз жаргалтай байж чадах байхаа гэж энэ хүн хараад байгаа байхгүй хамгийн гол нь тантай байхдаа ингээд аз жаргалтай байдгийг бодоод ингээд илүү гоё амьдрал илүү баялаг болох юм шиг санагдаад байгаа гэж харагдаад байна. Тэгээ гоё та хэдийн маань дунд бас дундын тийм найз нөхөд байдаг бол тэр найз нөхөд гэр бүлийн бас нэлээ мэддэг хүмүүс байгаад харагдаж байна. Тэгэл ингээд баяр ёслолоор хамтдаа уулзаад гоё цаг хугацааг хамтдаа өнгөрүүлдэг ч юм уу те. Тэгээ тийм байдлууд нь энэ хүнийг илүү их татаад байгаа гэж харагдаад байна л да. Одоо хамгийн их саад болоод байгаа энэ хүнийг ингээд эргэлзүүлээд байгаа зүйл нь юу вэ гэдэг юм бол хүмүүсээ ингээд янз янзын зүйлийг ингээд энэ хүнд яриад байгаа нь болохоор энэ хүнийг үнэхээр их эргэлзээнд оруулж байна. Тантай ирээдүйг хараад тантай аз жаргалтай байх цаг хугацааг хараад байгаа. Битээр сайхан байж чадандаа яг энэ харилцаа эхэлчих юм бол гоё байж чадна гэж хэдийгээр харж байгаа ч гэсэн энэ олон хүмүүсийн тэмцэлтэл энэ олон хүмүүсийн нөгөө хаалт энэ хүн ингээ хаалт болоод байгаа нь энэ хүнийг маш их эргэлзээнд оруулаад шийдвэр гаргахад нь нөлөөлөд шийдвэрийг ерөөсөө гаргаж чадахгүй байна гэж харагдчихэв. За хэдүүлээ харин одоо таны нөхцөл байдал ямар байгаа вэ гэдгийг харцгаая. Тэр гүрийг нь харна. За нэгдүгээр группийнхний маань хувьд нэлээ эмэгтэйлэг шинжинд авмаалцсан те энийг бол ихэнх нь эмэгтэй хүмүүс үзэж байгаа. Нэлээ гоё айгуу гоё үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд их байгаад байгаа харагдаж байна. Өөртөө ихтэй, өөрийгөө хайрлж мэддэг,
өөрийгөө тодорхой хэмжээнд ингээд олцсон, өөрийгөө юунд дуртай гэдгээ мэддэг те, өөрийнхөө төлөө бас нэлээд баггүй хичээл зүтгэл гаргадаг, өөрийгөө хайрлаж чаддаг тийм хүмүүс ихэнх нь байгаа харагдчих байна. За тэгээд магадгүй энэ харилцаа та хэдэд яаж нөлөөлсөн бэ гэхээр та хэдийд ингээд улам өөртөө ихтэй болж эхэлсэн. Улам өөрийгөө тийм хайрлал баймаар мэдрэмжийг бол та энэ харилцаанаас авдаг. Тэгээд бас дээрэс нь нэлээ ингээд гол мессеж нь юу юм бэ гэхээр энэ харилцааг бол ингээд сүнсний холбоос гэж бодоод байдаг баг мэдээлэх хүмүүс маань. Учрах ёстой хүмүүс байсан. Энэ бол ингээд зүгээр учрал биш, зүгээр ингээд учраад салаад ингээд явдаг харилцаа бол биш мөлий, учир утгатай гүн гүнзгий харилцаа болов гэж ингэж боддог хүмүүс байгаад байна. Тэгээд та хэдийн маань бодол гэх юм бол энэ харилцаагаа ерөөсөө орхихыг хүсэхгүй байгаа. Харин илүү энэ харилцаанаас ингээд салсандаа энэ харилцаанаас ингээд одоо ийм нөхцөл байдалтай байгаад байна. Та хэд маань нэлээ харамсаад байгаа харагдаад байна л та. Та хэд маань ч гэсэн яг ялгаагүй энэ хүнтэйгээ ингээд байхаар аз жаргалыг мэдэрдэг, өөртөө ихтэй болдог. Дээрэс нь нэг тийм энэ хүнийг халамжлаад баймаар, хайрлаад баймаар ингээд өөрийгөө энэ хүнээ ингээд илүү гоё энэ хүнтэй хамт байхаараа өөрийгөө гоё улам тордоод тий энэ хүнд таалагдахын тулд гоё хүсэн янзлдаг ч юм уу, өөрийгөө илүү гоё байлгахыг хүсдэг, өөрийгөө нэг айгу гоё сайхан энэ хүнд ингээд гоё сайхан харагдахыг хүсдэг гэж харагдаад байна. Энэ хүний төлөө ингээд хичээмээр байдаг тийм мэдрэмжүүд байгаа байна. Тэгээ та хэд маань бол энэ харилцааг ерөөсөн дуусгахыг хүсэхгүй харин эхлүүлэхийг хүсэж байгаа хүмүүс байгаа тийм. За одоо хэдүүлээ яг X нь буцаж ирэх үү? Нэгдүгээр групп ихний маань X нь буцаж ирэх үү гэсэн. За нэгдүгээр групп ихний маань хувьд бол X нь буцаж ирнэ гэж харагдчих байна. За яалтчгүй энэ нэг ингээд холбоос, тайрын холбоос бол бас л гүн гүнзгий утга учиртай холбоос болж таарлаа. Энэ дэр бас high priestess гараад ирсэн байна тийм. Тэгэхээр энэ илүү зөн совинтой холбогддог хүзэр, за дээрэс нь ингээд нэг цаанаасаа сүнслэг тийм хүзэр байгаад байдаг. Тийм болохоор тайрын маань харилцаа бол ингээд салах ёстой байсан. Одоо та хэд маань нэг юмыг сурахын тулд тийм энэ харилцаанаас магадгүй ингээд бидээ хэр их хайртай юм бэ гэдгийг та хоёрт ингээд ойлгуулахын тулд энэ харилцаан дээр болсон ямар ч асуудал болсон байлаа гэсэн тэр харилцаа бол та хоёрын сайн сайхны төлөө байсан гэж харагдчих байна. Өнгөрсөн хугацаанд ингээд харилцаанаас болоод нэлээд стресстэд бараг л энэ харилцаанд явах яа ингээд боли ингээд орхий гэсэн бодолтой хандаад байсан байгаа харагдаж байна л да та хэд маань. За тэр тусмаа X нь тэгээд яг X нь ингээд маш их та хоёрын харилцаан дээр болж байгаа зүйлээс болоод нэлээ ингээд өөртөө итгэлгүй болоод гэдэг юм уу? За яг яагаад байна вэ гэх юм бол өнгөрсөн хугацаанд яасан бэ гэхээр ингээд магадгүй та ингээд маш их үзэсгэлэнтэй санагддаг. Та энэ хүнээс ингээд илүү ямар нэгэн зүйлээрээ илүү тийм болохоор энэ хүн тантай хамт байхдаа ингээд өөрийгөө илүү тутун үнэлээд байдаг ч юм уу тийм. За надаас илүү гоё хүн гараад ирвэл угаасаа явах нь тодорхой. Намайг нэг хайрлахгүй дээ. Намайг над чиг үнэ юу гэж ингэж хайрлах вэ? Худлаа гэж боддог ч юм уу. Тэр сөрөг бодлууд нь энэ хүнийг их эзэмдээд байгаад байсан харагдаж байна. Тэгээд энэ сөрөг бодлоос болоод энэ хүн ерөөсөө харилцаан дээр тодорхой бүр ингэ шийдтэй үйлдэл авч чадахгүй ч байсан юм шиг ингээд тодорхой үйлдэл аваад үйл хөдлөл хийгээд байж чадахгүй байсан таныг бас магадгүй гомдоогод байсан. Та хоёрын харилцаан дээр нэлээд асуудал үүсгээд байсан харагдаж байна. Харин одоогоор энэ хүн маань яг энийг ойлгоод за би энэ асуудал бол надаас л болсон юм биш үү? Ер нь энэ харилцаан дээр болоод байгаа сөрөг зүйлс таагүй байдал яг үүсэт байгаа шалтгаан нь юу юм бэ гэх юм бол би юм байна. Би өөрөө өөрчлөх ёстой юм байна. Би л тэр хүн бол надад хайртай юм бэ. Би тэр бол сайн сайхан амьдарч чадах юм байна. Харин тэр зүйл нь бол надаас болсон юм байна. Энэ бол би тэр ингээд угаасаа л туулах ёстой. Би энэ хүнтэй л байх ёстой юм байна гэсэн бодлороо тантай бол харилцааг эхлүүлэх гээд ирнэ гэж харагдаж байна. Тэгээд одоо харилцаан дээр эхлүүлэх гэж ирэхдээ яах вэ гэхээр энэ харилцаа хичнээн хэцүү байсан ч гэсэндээ энэ харилцаан дээр юу ч болсон, ямар ч асуудал гарч ирсэн гэсэн би энийг даван туулна. Би хичээн зүтгэн. Би өөрийнхөө нэг ирч хүчтэй байдлаараа өөрөөсөө ингээд алга болохгүй гэдэг ингээд маш ирч хүчтэйгээр энэ харилцаар буцаж орж ирэх гээд байгаа байхгүй юу? Зүгээр ингээд орж ирэх биш, бүр маш ирч хүчтэйгээр. Би
би л алдчих байжтэй гэсэн тэр болгоно ингээд ойлгоод за би энийг үнэхээр би миний буруу байсан байна. Тийм болохоор би бүлэг нэг дээр очиод одоо буцаад өнгөрсөн шиг тийм байхгүйгээр би илүү шийдвэртэй байгаад ямар нэгэн жижиг сажиг жижигхэн асуудал дээр ч юм уу би ерөөсөн бууж өгөхгүй би тэмцэх ёстой юм байна. Би л тэмцэх юм бол энэ харилцаа сайхан болж чадах юм байна гэсэн байдлаар бол тань дээр буцаж ирж байгаа харагдчих байна. Буцаж ирэхдээ бол зүгээр л нэг хүрээд ирнэ гэсэн асуудал биш. Тийм байгаад байна. За хэдүүлээ одоо ер нь бол гэхдээ энэ хүмүүс маань маш хурдтай буцаж ирэх болно. Нэг тэгж удаан хугацаанд бол харагдахгүй байна. Хэдүүлээ одоо харин танд өгч байгаа хайр дурлалын зөвлөгөө нь юу юм бэ? Та энэ хугацаанд юу хийх ёстой вэ? За та хэдд маань өгч байгаа зөвлөмж зөвлөгөө гэх юм бол одоо энэ гарч ирж байгаа боломжууд дээр илүү анхаараа хайр дурлалаа жоохон хойшин тавих хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө амьдралд гарч иж байгаа ажил төрөл ч юм уу те дээрс нь ингээд юуч байж болно шүү дээ. Хүний амьдралд хэрэгцээтэй зүйлс юу байдаг вүлээ дээрс нь ингээд таныг илүү гой боломж таныг өсөж дэвшигт нь илүү гой боломж гарч ирсэн байж болно. За дээрс нь энэ хүн ингээд тантай холбоогүй байгаа нь танаас ингээд та хоёр маань түр хугацаанд салцсан байгаа нь энэ бас магадгүй боломж танд ирж байгаа маш том боломж. Та өөрийгөө илүү хайрлахад өөрийнхөө нөгөө хийж чадахгүй байсан зүйлс юу гэдэг те фитнес явах гээд явж чадахгүй байсан ч юм уу. За нэг найзуудтайгаа гоё тэгээд аялчаад ирэхийсэн гэж бодоод ингээд та хоёр маань хамтдаа байхад тэр болгоно хийж чадахгүй байсан ч юм уу. Тэгвэл тэр болгоно ингээд амжуулаад хийх хэрэгтэй. Энэ цаг хугацаа бол бас л танд өгсөн боломж болохоос биш зовлон шанал биш юм а гэж харагдаад байна. За тэгээд өнгөрсөн та хоёрын маань донд юу ч болсон бай тэр болгоныг тавьж явуулах хэрэгтэй. Өнгөрснийг бүгдийг тавьж явуул бүх зүйлийг март гэж хэлүүлж байна. Хамгийн чухал гарч иж байгаа зүйл нь өнгөрсөн зүйл бол өнгөрсөндөө дууссан. Тийм болохоор тэр болгоныг одоо ингэ бодоод одоо авчраад байх ямар ч шаардлагагүй. Тэгээ бас жоохон цаг хугацаа ер нь танд ингээд ганцаараа байх цаг хугацаа хэрэгтэй байсан юм шиг байна. Магадгүй та ингээд амьдрал дээр бас балансаа алдчихад яг өөрийгөө хэн бэ гэдгээ алдчихад жоохон ингээд амьдрал нь жоохон тэнцвэргүй болсон, тогтворгүй болсон, сэтгэл зүйчин ч гэсэн жоохон нэг тогтворгүй болоод байсан бол энэ бол таны яг тэнцвэрээ олох цаг хугацаа байгаад харагдчих байна. Тэгээд өөрлөгөө нэлээ анхаарах ёстой цаг хугацаа юм байна л да. Тийм болохоор хамгийн гол хэлж байгаа зүйл нь юу вэ гэх юм бол энэ хугацаанд ингээ найз нөхөд шоу зингээ инээтрэ гэж явхаасаа илүүтэйгээр харин та өөрийгөө ойлгох хэрэгтэй байна. Өөрт чинь өгсөн өөрийн чинь цаг хугацаа энэ бол боломж нь танд өгч байгаа хамгийн том боломж гэдэг юм бол танд өгч байгаа цаг хугацаа өөрөө өөртөө байх, өөрийгөө ойлгох, өөрөө гоё бясалгах, өөрийгөө дотоодоос ангаах тэр цаг хугацаа явагдчихэв. Тийм болохоор та илүү гоё нөгөө бясалгалч юм уу тий өөрөө яг хэн бэ гэдгийг олохын тулд хичээгээд өөрөө ойлгохын тулд бас жоохон баггүй өөрөөсөө ингээд хичээл зүтгэл гаргаасаа өөрийнхөө төлөө босоосаа өөрийнхөө төлөө ингээд зогсоосоо гэсэн тийм мессежүүд илүү гарч ирж байна. Цаадаад маань сонссон бол миний групп руу ороод үзтгийг бүртгүүлээд үзээрэй. Магадгүй та хэд маань илүү төрхөх хэрэгтэй байх шиг байна. Өөрийгөө олох хүмүүс маань байгаа тийм. За X-с нь өгч байгаа мессеж юу вэ? Дур бүлийнхаа маань ба. За яг л хэлүүлж байна тийм. Би чамтай бол найзуудаас илүү харилцаатай байхыг хүсэж байна. Энэ бол яг зөв цаг нь биш байна бидний хувьд гэж хэлүүлж байна. Тэгэхээр яг X ч одоо буцаж ингэж нийлээгээд яг өнөөдөр маргааш ч юм уу одоо яг хүрээд ирэх гэхээр яг зөв цаг нь биш. Хин энэ ингээд өнгөрснийг ингээ ангаахыг ойлгож байгаа тийм. Өнгөрснийг ингээд ангаах яа төрийн зүйлийг мартах ёстой. Тэгээд зөв цаг нь болохоор бид тэр дахиад эхлүүлэндэ гэсэн байдалтай бол харагдаад байна. За чи бол миний амьдралд орж ирсэн хамгийн сайхан зүйл гэж хэлүүлж байна. Хамгийн сайхан зүйлээ гэж хэлүүлж байна. Үнэхээр гоё мессеж гарч ирлээ. Нэгдүгээр группийн маань ерөөсөө санаа зовх зүйл алгаад ингээд энэ харилцаанд яах вэ? Салцсан буцаж ирэх болов яах бол гэж бодож байгаа. Үнэхээр хэрэггүй. Та хэд маань харин өөр дээрээ анхаарал өөрийгөө олох, өөрийгөө өөрчлөх хэрэгтэй байна. Тэгхийн бол дараа та хоёр маань шинээр энэ харилцааг буцааж ирээд ингээ нийлүүлээд эхлэлээ ч гэсэндээ харилцаа чинь илүү гоё сайхан байх, илүү бат бөх байх, илүү гоё сөрөг бодолгүй, эргэлзээгүй сайхан байх тал руугаа илүү орохоор харагдаж байна.
За хэдүүлээ Oracle картны маань мессеж юу бэ? За чамд одоо хангалттай мэдээлэл алгаа тийм болохоор одоо чи бүх зүйлийг ингээд бүх зүйлээ ингээд сурч мэдээж зөвлөгөө авч бэж тэгж ийж ингээд өөрхөн одоо шийдвэрээ гаргаарай гэж хэлүүлж байгаа байхгүй юу? Магадгүй та хэд маань одоо энэ группийн хүмүүс маань өөрсдөө салъя гэж бодоод байгаа эргэлзээд байгаа. За нийлхийг хүсэж байгаа ч гэсэн за волейбол угаасаа л тийм гэсэн угаасаа л ийм гэсэн угаасаа л ийм байсан дөө салъя гэж бодоод байгаа бол арай болоогүй шүү. Та хэд маань хангалттай мэдээлэл алга байх шүү. Та хэд маань бас өөртөө арай болоогүй байна те. Өөртөө бас сурч мэдэх ёстой. Өөртөө бас өөртөө төлөө хийх ёстой их зүйл байгаад шүү. Тэрнийхэн тулд дараа харин дахиж нэг бодоод энэ шийдвэрийг гаргаарай гэж хэлүүлж байна. За өөрөө одоо ингээд өөрийнхөө хүсэл мөрөөдөл, өөрийнхөө зорилгын төлөө одоо ингээд гайхалтай эрхлэлийг хийгээрэй. Чи бол гайхамшиг одоо хорвоо ертөнцөөс л эвэлцсэн гэж хэлүүлж байна. Тийм болохоор та хэд маань одоо яг энэ цаг хугацаа чинь яг ямар цаг хугацаа вэ гэдэг юм бол өөрийнхөө төлөө хийх. Өөрийнхөө төлөө хичээх цаг хугацаа байгаад байгаа юм байна. За нэгдүгээр группийнхэндээ бүгдэнд нь баярлалаа энэ хүртэл үзсэнд. Хоёрдугаар бүлгийн эхнийг онцлогод орцгоё. Хоёрдугаар бүлгийнхээ энерги онцлох хийцгээе. За хоёрдугаар бүлгийнхэн маань өнгөрсөн хугацаанд та хэд маань нэлээд шудраг бус зүйлтэй учирсан гэж харагдаад байна. Өнгөрсөн хугацаанд байсан энэ харилцаа ч юм уу тий танд маш их шудраг бус тийм мэдрэмжийг өгсөн байгаа харагдаж байна. Гэхдээ яг энэ харилцаа төгснө нь та илүү шудраг байдлын төлөө ч юм уу яг өөрийнхөө төлөө хийж байгаа тийм зөв алхам болсон гэж харагдаж байна. Өөрийнхөө балансыг олохын тулд за тэгээд нэг хүнийг орхих ёстой болсон ч юм уу эсвэл ямар нэгэн ажил мэргэжил за ажил төрөлтэй холбоотой тийм зүйл орхих ёстой болсон хүмүүс байгаа харагдаад байна. Орхисон за энэ юуны төлөө бэ гэх юм бол эргээд та хэдийн маань сайн сайхны төлөө өөрийгөө олохын тулд өөрийгөө энэ зүйлээс гарснараа өөрийгөө олж өөрийгөө хайрлаж сурах тэр болгоны чинь төлөө энэ зүйлс таны амьдрал тохиосон гэж харагдаад байна. Дээрэс нь бас яг нэг харилцаанаас гараад нэгэн жоохон сэтгэлээр унаад байгаа хүмүүс харагдаж байна. Энэ харилцаанаасаа болоод ч юм уу тий бодол давтаад байгаа, шүүн унтаж чадахгүй байгаа, тийм төрлийн хүмүүс байгаа бол хоёрдугаар группийнхан маань таны энергийн тарж байгаа цааш уншилгаа үргэлжлүүлээд сонсоорой. За нэгдүгээр хоёрдугаар бүлгийнхээ одоогийн X-ийг үзье. За та хэдийн маань X-ийн хувьд ямар бодолтой, ямар мэдрэмжтэй байна вэ гэх юм бол өнгөрсөн хугацаанд та хоёрын маань дунд болсон зүйл энэ хүнийг бас нэлээ шаналгаж яг тантай адилхан маш их стресстүүлсэн байна, шаналсан байна. Энэ зүйлээс болоод ер нь л ингээд нойрон чүрхгүй, яах учраа болохгүй, нэг л амьдрал нь нэлээд тогтворгүй, тэнцвэргүй болж эхэлсэн харагдаад байна. Одоо бол гэхдээ энэ хүний сэтгэл мэдрэмж нь ямар бэ гэх юм бол танд хайртайгийн хувьд хайртай, гэхдээ тантай буцаж эргэж нэгдэхүү эсвэл зүгээр энэ харилцааг ингээд орхих ёстой өөрийнхөө ажил амьдралынхаа бодоод өөрийнхөө ажил карьераа бодоод ингээд цаашаа өөрийнхөө илүү амьдрал руу хэрэгцээтэй зүйлс рүүгээ илүү тулгуурлаад орхих уу гэдэг тал дээр бас шийдвэр гаргаж чадахгүй нэлээ эргэлзсэн байгаа харагдаад байна. Яг нэгдүгээр бүлгийнхэнтэй маань амар адилхан харагдаад байгаа юм. Тэгтэн бол энэ хүн яг тань дээр ямар байдаг вэ гэдэг юм бол тантай л илүү урт удаан хугацаатай амьдралыг ер нь хардаг. Энэ хүн бол манай нэгдүгээр бүлгийн хүмүүс бол ер нь маш урт удаан хугацааны хүмүүс байж чадна. Хүний доктортой хань байж чадна гэдгийг чи мэддэг. Хүнийг яг түвш туллах ёстой тийм хүмүүс гэдгийг мэддэг. Бас таны энэ зан чанар дээр нэлээ их тийм шудраг байдал танаас олж хардаг гэж харагдаж байна. Их хүчрхэг байдалтай ер нь хүчрхэг тийм мэдрэмжийг танаас их авдсан байна.
тууштай, шударга, итгэл даах үйц тий хүний хань болоод хүний амьдралд ингээд түшиг болоод явж чадахгүй хүмүүс гэж хардаг утгаараа та хэдэд ингээд өөх сэтгэл нь таныг гэх энэ мэдрэмж нь ингээд ундарсаар л байна. Яг хിവэрэл байгаа тийм. Тэгээ бас та хэдийс маань энэ хүн бол яг энэ харилцааг яг дуусгасан гэж хэлэхэд бол хэцүү харагдаад энэ хүний хувьд бол ерөөсөн юм дуусаагүй нэг тийвч дууссан одоо тийм харилцаагүй болсон бит хоёр би дахиж энэ хүнтэй уулзахгүй гэхдээ ямар ч мэдрэмж алга энэ хүнд ерөөсөө л өмнөх шиг сэтгэл нь ундарсаар байгаа тантай ингээд шийдвэр гаргасан за би чамтай өнгөрсөн хугацаанд би чамтай хандлана би тоор сууна гэж байсан нэг бол тайт бан ингээд уучраад нэлээд урт хугацааны гэр бүл болцсон хүмүүс байгаа бол энэ хүн ирээдүгээрч харсаар байна. Сэтгэл зүрх нь яг танд руу буцаал урсаар л байгаа харагдаж байна. За тэгэл одоо харин таны мэдрэмж ямар байна? 20 дугаар бүлэгний маань. За та димон бодол мэдрэмжийг харин харахад юу ч харагдаж байна вэ гэх юм бол тэр хүний дүгнж байснаар бол ер нь л бас л адилхан тэр хүнийг бас өөршөө адилхан хардаг хүмүүс байгаа тань л да. Яг хүний ихтгэл даах үед тэгээд яг та бол өнгөрсөн хугацаанд энэ хүн дээрээ тогтоод шийдвэртэй энэ хүнтэйгээ суун битээр ингээм амьдралыг туулна гэж харж байсан бол ер нь л тэр бодол дээр тууштай байгаа гэж харагдаж байна. Гэхдээ тайрын маань сая энэ халалтанд нөлөөлсөн зүйл салсан тайрын юунаас болж салсан те шалтгаан нь бол яг одоо энэ дээр гарахгүй. Гэхдээ тэр зүйл та хэдийг маань ингээд харамсахад хүргээд байна. Та хэд маань ингээд зүгээр бодлороо бодоод дэмий юм болсон тэгчлээ гэж жоохон харуулсаад байгаа инээр байна л да. Гэхдээ бол та хэд бол эндээс өөрсдөө гарчиж чадна гэж харагдаж байна. Энэ бол зөвхөн та өөрөө л бодлороо ингэж бодоод шаналаад жоохон ингээд хэцүү байдалтай байгаад байгаа боловч энэ бол маш хөнгөн яг бодит байдал дээр айгүй хөнгөн зүйл байгаа тань. Тэгээ та хэд маань ч гэсэн энэ харилцааг ер нь ингээд цааш нь үргэлжлүүлээд та хэд маань зүгээс ч гэсэн энэ хүндээ ингээд хайртайгүй бол маш их хайртай байгаа байхгүй юу? Хайрлсан хിവэрэл энэ. Тэгээд энэ хүн дээр ингээд шинэ боломжийг хараад за шинээр гоё эхлэлийг хараад тэгээд яваад байгаа ч гэсэндээ нөгөө талаараа яг энэ харилцааг бас дийлэх хүмүүс нь ер нь дуусгах хүсэлтэй байгаа. Тэгээд хэдий ийм хайртай, хэдий ийм одоо энэ хүнтэй амьдрна гэж бодож исэн, яг төлөвлөж исэн. За тэгээд шинээр эхэлчихвэл гоё шүү, шинээр эхэлчих юмсан, энэ харилцаагаа дахиад эхлүүлэх юмсан гэж бодож байгаа хүмүүс байгаа ч гэсэндээ яг бодлоороо болохоор одоо ингээл дуусгая. Дахиж ингэж эргэж боцохгүй энэ хүнийг ирсэн ч гэсэндээ би хүлээж авахгүй гэд тийм байдлаараа зүгээр ингээд бүх мэдрэмжээ ингээд хаагаад мэдрэмжэн дээрээ тулгуурлахгүйгээр ингээд шууд өөрийнхөө бодлоороо шийдвэр гаргаад салахыг хүсэж байгаа хүмүүс бас нэлээ их байгаад байна. Ер нь харилцааг л дуусгая гэсэн бодолтой хүмүүс бас их байгаад байна. Нөгөө хүмүүс нь бол яах вэ гэхээр нөгөө хүмүүс нь үлзэн хүмүүс нь бол энэ харилцаагаа шинээр эхлүүлээд үргэлжлүүлэхийг хүсэж байгаа бол энд байгаа дийлэх хүмүүс маань болохоор зөвөр л дуусгахыг хүсэж байгаа. Хичнээн таны сэтгэл дотор юм мэдрэмж нь байгаа тэр хүний хайрласаар байгаа ч гэсэн зөвөр л дуусгахыг хүсэж байгаа гэж нэстэн тодорхой гарч ирж байна. За харин одоо хэдүүлээ 20 дугаар бүлгийнхнийгаа X-ийг буцаж ирэх үү гэж үздэг. За 2 дугаар бүлгийнхний маань X-ийн хувьд гэх юм бол ер нь л энэ хүний хувьд бүх зүйл дууссан, өнгөрсөнд болсон зүйлс бол өөрийнх нь ингээд төсөөлөггүй зүйлс байсан гэж харагдаж байна л та. Яг өнгөрсөн дэх тэр нөгөө мэдрэмж нь харин таныг гижсэн сэтгэл нь бүр ингээд оронгоор өргөсөн байгаа байхгүй нэг таныг ийм хүн шүү, ийм сайхан битүүрийн хайр ингээд мөнх үргэлж хэлнэ, битүүр үүр салахгүй, битүүр ингээд битүүр өрн салалт гэж байхгүй, битүүр ийм хагцал гэж байхгүй, хэрүүл гэж байхгүй. За тэгээд битээр бол угаасаа л ингээл хандлал дуусна гэж бодож исэн бол өөрийнх нь тэр санаанд урамгүй байдлаар тайр маань нэлээд төсөөлөшгүй байдлаар энэ гинтийн явдал гэж харагдаад байна л да. Тайр маань энэ салалт бол маш өөрийнх нь хувьд гинтийн явдал болсон гэж харагдаад байна.
Энэ хүн бол ер нь харилцаагаа үргэлжлүүлэхийг хүсэж байгаа, эхлүүлэхийг хүсэж байгаа. Энэ хүн ч гэсэн танд маш их хайртай гэж гараад байна л да. Чин сэтгэлээс нь бол энэ хүн бол таныг ингээд хизээч амьдралаасаа тавьж явуулж чадахгүй. Танд бол маш их хайртай. Өмнөх өөрийнх нь бодол төр ч гэсэн яг л ингээд өмнө нь яаж бодож исэн тэр хэвээрээ л байгаа байхгүй таныг ингээд үнэлж байгаа, таныг хүндэлж байгаа нь. За энэ хүн дээр бол нэлээд та хэдэн маань харилцаан дээр гарч ирж байгаа гэдэг юм бол маш их хүндлэл байдаг. Таныг бол маш их хүндэлдэг гэж харагдаад байна. Тэгээ энэ хүн бол харилцаагаа цоо шинээр л эхлүүлэхийг хүсээд байна. Харилцаагаа цоо шинээр эхлүүлээд, цоо шинээр үргэлжлүүлээд юу ч болсон ч гэсэндээ би энэ хүнийг ингээд сонгоо явнаа, би энэ хүнийг ингээд аваад явнаа гэсэн байдлаар хандаад байна л да. За 5-ын сэлэм маань арай өөр утгатай байдаг. Гэхдээ ягаад чи ийм мессежэн дээр бол надад тэгэж орж ирээд байна. Ингээд ямар ч хэцүү зүйл байсан ч гэсэн би ингээд тэмцээд даваад гарнаа гэсэн байдлаар хандах гэдэг байгаа байхгүй энэ хүн. Таныг хайр сэтгэлийнхээ төлөө, таны төлөө, өөрийнхөө төлөө те энэ бүх зүйлийг юу ч болж байсан би даваад гарна, би 2-р бүлгийнхэнтэй хамт байна. Би битээр дахиад энэ харилцааг эхлүүлж чадна, бүр аз жаргалтай болгож чадна. Битээрт энэ хайр нь байгаа, битээрт ийм сайхан зүйлс байгаа шүү гэсэн байдлаар цэвэр ингээд мэдрэмжэн дээрээ тулгуурлаад энэ хүн шийдвэр гаргаж байна гэж харагдаж байна. Ерөөсөн бодол дээр тулгуурлаад тэгээд байгаа юм биш. Энэ хүн бол үнэхээр таныг ингээд чин сэтгэлдээ ингээд өөрийнхөө хүүхэд шиг өөрийнхөө нэг тийм нандин хайр гэж хайрладаг байгаа байхгүй юу? Нэг тийм өхөөрдөж хайрладаг гэдэг юм уу? Нэг тийм эмзэг мэдрэмтгий, эмгтээлэг чанараа чинь нэг тийм энэ хүн таныг халамжлахгүй бол энэ хүн таныг ингээд хамгаалах ёстой, хайрлах ёстой, инхрэйлэх ёстой гэдгийг айгүй их сайн мэдрээд байгаа. Тэгээд тэр байдлаараа таныг маш их хайрладаг гэж харагдаж байна. Тэгээд бас та хоёрын маань мессежэн дээр их гарч ирж байгаа. Заяаны хануудын мессеж маш их гарч ирж байна. Тэгэхээр та хоёр маань бас заяаны ханууд ихийнх нь байгаа болов уу? Энэ групп дотор маань үзэж байгаа хүмүүс маань. За ягсан буцаж ирэх үү гэвэл ирнэ. Маш хурдан буцаж ирнэ. Одоо магадгүй нэг хэд хоногоос л холбоогүй байсан бол та хоёр маань буцаад хүрээд ирэхээр байна. За харин танд өгж байгаа хайр сэтгэлийн зөвлөмж зөвлөгөө юу юм бэ? Яавал та хоёр илүү аз жаргалтай байх вэ? За мессежүүд нь маш тодорхой гарч ирж байна. За таныг бол нэг дотоод сэтгэлийнхээ гал дүл гэж байдаг да хүний нэг тийм гал цог тэр болгоно буцаагаас сэргээ гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр өөрийнхөө хүсэл зорилго нь мөрөөдөл танд ингээд байсан тэр сайхан болгоно эргээд дурсаад тэр болгоно ингээд өөрөө гаргах хэрэгтэй байна. Магадгүй ингээд гэр орноосоо гарахгүй тэгэл нэг хувцас өмсөөл ингээд гэртээ нэг хүүхдээ хараал байгаад байдаг байсан. Тэр нөө залуу насныхаа гой сайхан ямиг мэдрэхэн болцсон кинонд явдаг байсан бол найзуудтайгаа гарч уулзаж инээж хөрч тийм байдаг байсан бол та хэд маань баг зэрэг тэрнийг ер нь орхигдуулсан байх шинжтэй байгаа тийм найз нөхөд гэр бүлтэйгээ уулзах нөгөө та хэдийн маань одоо ингээд хамт олонтойгоо илүү байгаа чи найз нөхөдтэйгээ жоохон ингээд цаг хугацааг зориулаад тий нэгдүгээр бүлгийн хинд маань илүү ганцаараа байхыг зөвлөж исэн бол та хэдийг маань илүү ингээд хүмүүстэй уулзах хэрэгтэй байна. Иргэн тойрныхоо хүмүүстэйгээ ингээд нийлээд гарч ороод өөрийгөө ингээд сэргийгээд энергийн дээшлүүлэх хэрэгтэй байна. Өөрийгөө яг ямар хүн байсан бэ гэдгийг дахин ингээд жоохон мэдрээд тий дахиж ингэж өөрийгөө асаах, дүрэлзүүлэх, цоглог байсан бол цоглог болох. Тэр нөгөө алдагдаад байсан ирч хүч чинь жоохон ингээд унтраад байсан бол тэр ирч хүчээ буцааж аваач гэж хэлүүлж байна. За өнгөрсөн зүйл дээр ерөөсөө ингэж харамсаад гуниглаад, шаналаад тэгсэн бол дээг байсан, ингэсэн бол ингэх байсан, ингэсэндээ тэгсэндээ тийм болсон доо гэд ингэж байх ямар ч шаардлагагүй. Тэр болгон дээр ингэж гомдлоод, гуниглаад, шаналаад байх ямар ч шаардлага байхгүй. Чи бол хайр татсан хүн гэж харагдаад байна л да. Дахиад ингэж хосын зураг маань гараад ирлээ. Хосын үзэр маань flowers card маань гараад ирлээ. Тийм болохоор та хоёр маань яалтчгүй ингэж тийм заяаны ханууд байгаад байх шиг байна. За чи бол хайрлагдсан хүн, чи бол эвээгдсэн хүн шүү гэдэг утгаараа гарч ирж байна. Чи бол маш сайхан ингэж заяаны хантайгаа байж чадах хүн, чи бол хайрыг өөртөө дуудаж чаддаг хүн, чи бол хүссэн зүйлийг ингэж авч чаддаг хүн шүү гэж харагдаад байна. Тэгээд та бүхэнд өгч байгаа зөвлөмж зөвлөгөө гэдэг юм бол
шинээр эхлүүл гэсэн зөвлөгөө байгаад байна. Тэгэхээр та бүхний маань дийлэн хувьд нь хэлж байгаа зөвлөгөө зүгээр л нөгөө хамтрагчтай гомдоод байсан, шаналаад байсан зүйлс байгаа бол тэр болгоныг нь уучлаад за тэр болгоныг нь мартаад ер нь хуудасаа ингээд шинээр эхлүүлэх ёстой байгаад байна. Таад маань ингээд бүх зүйлийг шинээр эхлүүлээд үзээрэй, шинэ боломж өгөөд үзээрэй гэсэн утгаар их гарч ирээд байна. Яалтчгүй та хэдийн маань энэ харилцаанаас явсаал одоо орхих гэж хэлэхгүй харин энэ харилцаан дээр өөрийгөө дахиж олоод өөрийгөө сайхан болгоод за би биенээ хайрлаад харилцаагаа дахиж шинээр эхлүүлээ гэж харагдаад тийм зөвлөгөө өгöd байна. Тийм болохоор одоо салий боли үнэхээр бүтэхгүй юм гэж бодож исэн хүмүүс маань бас эргээд нэг бодоод сайн ухаж тунгаагаар үзэхэд бас буруудахгүй байгаа гэж шүү. Та хэдийн маань асуудал бас та хэдийн бодсон шиг хүн биш байж болно гэж хэлж байна. За X-ийн танд хэлүүлж байгаа зүйл өгнөд юу вэ? За би чамаас яг хэн бэ гэдгийг жинхэнэ өөрийгөө нууцсан байсан гэж харагдчих байна. За би чамд ганц биш гэдгийг мэдэж байгаа гэж байна. Бас жоохон гомдлыг үг яваад байна те. Магадгүй та хоёрын маань хооронд нэг үл ойлголцох юм болсон. Таныг буруугаар ойлгоцсон ч юм уу энэ хүн тэгэнгүүтээ танд жоохон гомдсон байж магадгүй тэрийг хэлсэн ч бай, хэлээгүй ч бай, та тэр зүйлийг мэдсэн ч бай, мэдээгүй ч бай ингээд утсан дээр чинь санаандгүй мессеж болоод харсан ч юм уу те. Энэ хүний бичсэн мессежүүдийг харангуйтаа таныг буруугаар ойлгоод таныг өөрөөсөө нь хайргүй, таныг өөрөө нь хуурч ингээд ойлгоцсон ч юм уу эсвэл таныг өөрт нь нэг сэтгэлгүй өдрөгөө бодсон байж магадгүй. Тэгээд тийм гомдлын баг зэрэг мессеж явж байна. Би чамд бол үнэхээр их татагддаг. Үнэхээр гүн гүнзгий татагддаг гэж хэлүүлж байна. За тийм байна. Энэ хүн бол угаасаа салъя гэж бодоод байгаа ч гэсэндээ танд бол маш их нөгөө татагддаг тийм танаас хамааралтай болсон. Тэгээ ерөөсөө танаас олж салж чадахгүй, бодлооч танаас салгаж чадахгүй байгаа харагдаж байна. За 20 дугаар бүлгийн өгч байгаа Oracle card-ын мессеж юу юм бэ? За би чиний залбирлын хариунд одоо ингэж чамайг дагуулад явах болно. За өөрийнхөө хүсэл мөрөөдөл рүү ингээд алхамаар ингээд дагаад яваарэ. Чиний ингээд замыг чинь бол ингээд сахиусан тангэр ингээд гэрэлтүүлж байна. Тийм болохоор би чамны замыг одоо ингээд гэрэлтүүлж байгаа. Намайг дагаад намайг сонсоод ингээд өөрийнхөө бодлоор өөрийнхөө мөрөөдөл, өөрийнхөө хүсэл зорилгыг дагаарэ гэж хэлүүлж байна. За чи бол одоо сүнсний багш шүү гэж хэлүүлж байна. Тийм болохоор бус сүнснүүдийг одоо ингээд Бурханаас өгсөн чамд гэрэл гэгнэ гэх юм бол бус сүнснүүдийн ингээд чи гэрэл сэрэхийн тулд тэдэнд ингээд туслахын тулд чамд одоо сүнсэнд чинь ийм бэлгийг өгсөн. Чамд одоо Бурханаас өгсөн бэлэг нь энэ юм аа л да. Та бүхэнд маань өгсөн бэлэг гэх юм бол та бүхэн маань бас ингээд өөрөө өөрийнхөө замыг гэрэлтүүлээд те өөрөө энэ болгоноос ингээд аз жаргалыг сайн сайхныг олцоод бусад эргэн тойрныхондоо бас маш их нөлөөлөх тийм хүмүүс юм байна. Ер нь та тийм маань энэ хорвоод амьдарч байгаа учир шалтгаан гэдэг юм бол за ер нь их сүнслэг замаар явдаг ч юм уу бяцлагчаад дэгэрснээ таарад уншивч ч юм уу тийм бас тийм амьдралд нь бас нэг тус болоод гэрэл болоод явж байгаа хүмүүс гэрэлтүүлэгч тийм гэрлийн ажил хийдэг хүмүүсээ гэж харагдаад байна. Та хэд маань магадгүй энийг мэдэхгүй байгаа л та хэд маань бас ийм чанар байгаа юм биш үү? Та хэд маань магадгүй нууцсан авьяас нь энэ байж болно. За хэдүүл одоо 3 дугаар групп руу гарцгаая. 3 дугаар группийн нэрний шалгалтыг хийцгээе. За 3 дугаар группийнхэнд маань сайхан салалт болсон, салсан энерги гарч ирж байна. Нэг зүйл дууссан, нэг зүйлийг орхисон энерги гарч ирж байна. За угаасаа X-ийг ингээ үзэж байгаа болохоор бүгдэнд нь л иймэрхүү мессеж гарч ирж байгаа шиг байна. Дууссан, салсан энерги байгаа. За гол өгж байгаа мессеж та хэд маань нэлээд цоглоод ирж хүчтэй нэг тийм амбицлаг артист хүмүүс энэ дотор нэлээд байж магадгүй артист гэхээр бүжигчин, хөгжимчин, дуучин нэг тийм гялалцсан тийм хүмүүс эдэгтэй нэг цоглог ирж хүчтэй тийм энерги маш их явагдаж байна. Өөртөө маш их ихтгэлтэй хүмүүс
гэж харагдаад байна. Та хэдийн мессежнэр. За та хэд манд маш их өөртөө итгэлтэй, өөртөө итгэдэг, өөрийгөө за тийм мэрэгчл ч юм уу, тиймэрхүү төрлийн хүмүүс байгаа бол за дээрэс нь бас энэ дээр бясалгагчаад, биогоор хичээлэгчээд тийм сүнслэг замаар явагчаад ч юм уу таарад уншигчдаж байж болно. Ийм хүмүүс бас их дийлэнх нь байгаа бол та хэд маань зөв группээ сонгожээ гэж харагдаж байна. За бас нэг зүйл нь амьдралд ч гарч ирээд байгаа юм маш их эргэлзээний дунд байна та одоо. Яг хайж хай мэдэхгүй, юу хийхээ мэдэхгүй сарны үзэр гарч ирж байгаа болохоор сарны үзэр маань бас нэг талаараа зүн бэлгтэй холбогддог, нөгөө талаараа бол маш их эргэлзээний дунд байгаад байдаг хүзэр байдаг. Тийм болохоор та хэдийн маань хувьд ямар мессеж гарч ирж байна вэ гэдэг юм бол ер нь л их эргэлзээтэй. Эргэлзээд байгаа тийм мэдрэмжтэй байгаад байна. Тэгээд ямар нэгэн зүйл төр ингэж шийдвэр гаргахыг хүчтэй байхыг хүсэж байгаа гэж харагдаж байна. Та хэд маань ингэ шийдвэртэй үнэж байхыг хүсэж байгаа, өөрийнхөө ингэж хүч чадлаанд буцааж олж авахыг хүсэж байгаа. За магадгүй ингээд энэ харилцаанаас гарчаад тий өөрөө ингээд би ганцаараа амьдралыг болгон бүтээн би эрэгтэй хүнтэй байсан ч байгаагүй ч би ганцаараа ингээд хүчтэй байж чаднаа гэсэн тийм бат итгэлтэй эмэгтэйчүүд байгаа бол single mom гэж ярьдаг тийм хүмүүс байгаа бол та хэд зөв группээ сонгожээ. За тэгээд урилгаан цааш нь үргэлжлүүлээ сонсоорой. За 3 дугаар бүлгийн маань гэсэн гайдыг юу вэ? Өөрийн бодлын мэдрэмж нь ямар байна вэ? За 3 дугаар бүлгийн маань X-ийн хувьд ямар болон мэдрэмжтэй байна вэ гэх юм бол энэ хүн таяр маань гэр бүлийн хүмүүс байгаа харагдаж байна. Тэгэхээр 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань дийлэх нь удаан хугацааны гэр бүл дундаасаа үр хүүхэдтэй болсон, бүр гэрэлтэй балхаж болсон. За урт хугацаанд амьдарч байгаа ч гэсэндээ дундаасаа ямар нэгэн байдлаар таяр маань удаан хугацаанд ингээд амьдраад явж байгаа албан ёсны үеэрхэл албан ёсны үр хүүхэд тэр болгонтой хүмүүс байгаад байна. За тэгээд таяр маань дунд болсон асуудлаас болж энэ хүн маань маш их шархалж байна гэж харагдаж байна. Өнгөрсөн хугацаанд тантай ингээ гэр бүл болоод аз жаргалтай байсан гэж харагдаж байна. Тэр болгоно энэ хүн бодоод ингээд маш их шаналж байна. Тэгээд энэ хүний яг бодоод байгаа зүйл нь гэх юм бол магадгүй энэ хүн танаас нэг зүйлийг нууцсан, нэг бол та энэ хүнээс нэг зүйлийг нууж байсан. Тэр нь ингээ саяхнаас ил болсон харагдаад байна л да. Тэгээд энийг магадгүй нэг та яар яг өөртөө олж мэдээгүй энэ бол хүндлэнгийн хүнээс ороод ирсэн тийм үг байгаа байхгүй юу? За магадгүй та ингээд нэг хүнтэй явж исэн ч юм уу, уулзсан ч юм уу тэгэнгүүт нэг хүн тэгэж харчаад очиод танай ихнэр танай нөхөр чинь танай найз залуу чинь ингэж явж байсан. Тэнд ингэ явж исэн штэ гэд хэлчихсэн ч юм уу. Эсвэл эсэргээр таныг энэ хүнд ингэ тэгээд хэлсэн. Тэгээд энэ хүн ингээд бүр одоогийн байдлаар бол маш их шархалсан байгаа харагдаж байна. Энэ нуруугаа маш их худалуулсан юм шиг маш худал хуурмгийг ингээд олоод харсан, олоод мэдсэн. За энэ бол ер нь тань дээр л байгаа юм шиг надад мессеж орж ирээд тахын та бүхнийг л энэ хүн ингэж бодоод ингэж хараад тэгээд таныг нэг зүйлийг ингэ нуусан, таныг худлаа ярьсан гэж бодонгуудаа энэ хүн ингэж маш их шархалсан байгаа харагдаж байна. Тэгээд маш их эргэлзээний дунд маш их хэцүү байдалтай, тийм сэтгэлийн шарахтай байгаад харагдлаа. Өнгөрсөн хугацаанд бол энэ хүн үнэхээр таныг гэр бүлээ гэж боддог, таныг маш чухал хүн гэж боддог, ингээд аз жаргалтай, элэг бүтэн хамтын амьдралтай тийм сайхан зүйлээр тусалдаг байсан бол одоо бол ингээд бүх худал хуурмаг муухай тэр зүйлээс болж ингээд маш их шархалж байна гэсэн мессеж орж ирж байна. За одоо харин таны бодол мэдрэмж ямар байна? За таны хувьд гэх юм бол таны хувьд гэхээр за би нэг тодруулаад үзчихье. За ингээд
та хэд маань ингээд энэ хүнээс яг салга болсон шалтгаан нь юу вэ гэж би тодруулж үзмээр санагдаад тодруулж үзлээ л дээ. Та хоёр маань энэ харилцаа дуусах болсон шалтгаан юу юм бэ гэдгсэн чинь яг нэг хүн гэхээс илүү амьдралд нь өөр сонголт гарч ирсэн байгаа байхгүй юу. Тэр тусмаа тань дээр ч юм уу тийм ингээд ажил карьер санхүүгийн тийм маш олон сонголтууд гарч ирсэн байна. Магадгүй ингээд нэг тийшээ явж ажиллах болсон тэр нь таны хамтрагч чинь таалагдаагүй ингээд сэтгэл зүрхээр шархалсан ч юм уу. Нэг бол ингээд нэг мөнгөний асуудал та хоёрын амьдрал дээр маш их гарч ирж байна. Тийм болохоор яг уу бас ингээд сонголтууд тэгэхээр ингээд нэг хамтрагчтай таад маань хилээгүй ямар нэгэн юмыг авсан ч юм уу, ямар нэгэн том зүйл хийсэн, эсвэл бизнес эрхэлсэн ч юм уу. Нэг тэр хүн ингээд хүлээн зөвшөөрч чадахгүй, хүсээгүй зүйлийг л таад маань юу н хийсэн хангалттай байна л та тийм сонголтыг гаргасан гэж харагдаад байна. Тийм болохоор магадгүй энэ хүн тарийг тэр ажилд оруулах дурггүй байсан чинь тэр зүйлийг хийхэд дурггүй байсан чинь та бүхэн тэрийг хийсэн юм болоо даа гэж харагдлаа. Тэгээд тэр нь болохоор яг юуны төлөө та ингэж хийсэн бэ гэдэг юм бол ер нь бол та өөрийнхөө төлөө хийгээгүй. Гэр бүлийнхээ төлөө энэ шийдвэрийг гаргасан, энэ зүйлийг хийсэн гэж харагдаад байна. Тэгээд энэ болохоор маш урт удаан хугацаанд танд ингээд үр өгөөчтэй зүйл, таны бас ингээд санхүүгийн тал дээр ч юм уу эсвэл амьдралд ч юм бас баталгаа болох удаан хугацааны ийм зүйл байсан болохоор та ингээд хэцүүч гэсэндээ ийм зүйл болно ч гэж мэдсэн ч гэсэндээ энэ зүйлийг ингээд эхлүүлсэн гэж харагдаад байгаа хгүй. Тэгээд үр дүнд нь тань дээр одоо ямар юу байна вэ гэх юм бол үр дүнд нь ийм салалт хагцлын энерги орж ирж байна. Тийм болохоор ер нь бол та хэд маань энэ шийдвэрийг гаргасан нь хамтрагчтад нь таалагдаагүй. Тэгээд та хоёрын маань дундын салалт өнөөдрийн нөхцөл байдал нь үүсчээ гэж надад бол мессеж орж ирж харагдаад байна. За харин одоо тайд дүүх зөвлөмж зөвлөхгүй. Ягсан буцаж ийш хүүг. За ягсан буцаж ирэх үү гэж асуусан чинь ер нь угаасаа ингээд өнгөрсөн хугацаанд ч гэсэндээ танд маш их хайртай байсан. Энэ амьдралаа босгосон амьдралаа бол ерөөсөө орхихыг хүсэхгүй байгаа гэж харагдаад байна. Ер нь л ингээд хувь заяаны амьдрал гэж бодд юм байна. Маш юм. Энэ амьдралаа зүгээр ингээд нэг бусд шиг салж болно штэ, нийлж болно штэ. Хүүхдтэй болсон ч гэсэн салаад ингээд сайхан амьдарч болно штэ гэж боддог биш. Угаасаа би энэ тайралцааг авч явах ёстой. Энэ бол миний хувь тарилаа гэсэн байдлаар энэ хүн хандаж байгаа хгүй маш томоор харж байна гэсэн үг. Өөртөө маш их хариуцлагыг, үүргийг хүлээж байна гэсэн үг. Тэгээд энэ хүн маань бол одоогийн байдлаар бол яг ингээд буцаж ирэхгүй. Одоохондоо буцаж ирэхгүй. Одоохондоо бол ерөнхий энийгээ сайн сайхны төлөө энэ харилцааг түр орхихоор шийдсэн байгаа тань. Хэсэг хугацаанд орхиод энэ харилцааг сайжирталтай ер нь ингээд би биенээ ойлгох бол энэ дундын болоод байгаа энэ асуудал проблемаа шийдтэл ер нь энэ харилцааг дахин эхлүүлэхгүй, үргэлжлүүлэхгүй байгаа харагдаж байна. Тэгээд дахин эхлүүл ер нь дахин ирэхгүй, буцаж ирэхгүй, үргэлжлүүлэхгүй гэдэг юм бол энэ хүн буцаж ирнэ. Буцаж ирэхдээ харин энэ таарын дунд үнэхээр тийм асуудал байсан бол миний хэлсэн шиг ийм асуудал байгаа бол тэрийг ойлгоод буцаж ирнэ гэж харагдаж байна. Тэрнийг ухаарад тэгээд өөрт чинь итгээд магадгүй таны одоо энэ гаргасан шийдвэр чинь маш зөв байсан байна гэдгийг ухамсарлаад буцаж ирнэ гэж харагдаж байна. Тэгээд буцаж ирэхээр юм бол амьдрал чинь маш их баланстай тэнцвэртэй явагдахаар байна. Энэ хүн бол бүхнийг ойлгоно гэж харагдаад байна. Бүх саяны гарсан энэ зүйлсийг бол амьдралд нь гарч байгаа энэ зүйлсийг ойлгоод буцаж ирэхээр харагдаад байна. Энэ харилцаа бол ерөөсөн дуусах хүсэлгүй байгаад байна. За тийм дөрөв хайр дурлалын зөвлөмж юм. За зөвлөмж зөвлөгөө гэх юм бол нэг талаараа нөгөө нэг ингээд мөнгөний талаар гэж ярьсан. Та бүхэнд маань ингээд харилцаа та бүхний нуусан зүйлс байсан. Дээрээс нь ингээд мөнгөний талаар байсан. Хин нэгнээс ингээд та хэдээс бас тийм асуудал байгаа ч гэсэндээ ер нь бол энэ харилцаан дээр бас гадны хүчин зүйл нөлөөсөө гэж харагдаад байна.
За магадгүй энд цөөх хүмүүс нь байгаа. Одоо яг мессеж нь гарч ирж байгаа болохоор тэгэхээр яг X ч юм бол ер нь гаргаж болохгүй алдааг бол гаргасан харагдаж байна. Танаас нэг юмыг нуусан тий нууц байгаад байсан. Тийм болохоор ингээд тэр хүн нууц харилцаатай байсан юм уу? Эсвэл ингээд нэг хүнтэй ингээд таньдаас нууцаар уулзсан, харилцсан. Тэр болгоно нь ингээд ил болсон болохоор та хоёрын манд харилцаа нуурсан байна л да. Тэгээ ямар ч байсан харилцаан дээр нэгээд 3 дахь читгээд гэж гарч ирж байна. Тийм болохоор ингээд чи өөрийнхөө мэдрэмжийг дагаа тийм 3 дахь читгээд байсан шүү дээ. Тийм болохоор өөрийнхөө мэдрэмжийг даг чиний мэдэрч байгаа. Тэгээ чиний ингээд бодож байгаа зүйл чинь бол ер нь үнэ өөрийнхөө энэ зүүн совиндоо итгэе гэж харагдаад байна. За зүүн совингоороо нэлээ итгэх бодсон. Энэ хүн намайг ингэсэн гэж мэдгүй байгаа ч гэсэндээ тэр хүн үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй байж болно те. Гэхдээ та ингээд ойлгож байгаа бол тэр чинь зөв шүү гэж харагдаад байна. Тийм болохоор өөрийнхөө ингээд энэ байдлыг ер нь хүлээлтийн нэр гарч ирж байна л да. Тийм болохоор та бүхэн маань өөрийгөө сайхан болтол ингээд хүлээ. Тийм болохоор зүгээр л тавиаж явуулчих. Орхичих гэж харагдаад байна. Энэ бол цөөн хүмүүс төр бас гарч ирж байгаа мессеж. Тийм болохоор гадны ийм хүмүүс байгаа нь бол үнэн. Тийм болохоор өөрийнхөө зүүн совиндоо итгээд бүх зүйл сайхан болно гэж хүлээгээд зүгээр л энэ зүйлийг хэсэгтээ орхичихоо. Тэр хүнийг сонголтоо шийдвэрээ гаргахтал ч юм уу те. Тань дээр буцаж иртэл эсвэл энэ хүн ингээд алдаагаа ухаартал одоо ийм байдалтай байгаа юм чинь энэ хүн буцаад алдаагаа ухаарад буцаж иртэл шинээр их л та бүхэн энэ байдлыг ингээд хүлээн зөвшөөрөөд зүгээр л орхичих. Зүгээр л өөрийнхөө амар амгалан бодоод тэгээд байж вэ гэж харагдаад байна. Зөв бүр үнэхээр шийдвэр гаргаж чадахгүй байгаас хүмүүс маань тийм зүгээр л ингээл за гэд орхиод тэгээд үнэхээр салах хүмүүс маань тэгээд шийдвэрээ гаргаад явах бол тэр зүгээр бол үнэхээр хүлээгээд энэ хүндээ бас ингээд ухаарах цаг болгоод хин сонголтонд нь бас ингээд чөлөөтэй хандаад тийм шаардлагатай байгаад байна. За хэдүүлээ доо X-с нүгч байгаа мессеж нь юу юм бэ? 3 дахь бүлгийн нүгч X-ийн мессеж төлөвлөж үзвэл. За энэ бол би одоо эмчлэгдэх ёстой цаг хугацаа гэж харагдаж байна. Өөрийгөө эдгэх, өөрийнхөө учрыг олох тий. Өөрөө яг яагаад байгаагаа ингээд учраа олох, яагаад тэр хүнийгтэй уулзсан ч юм уу, яагаад тийм байдал гаргаснаа одоо ойлгох цаг гэж харагдаж байна. Би чамайг одоо хаасайгүй хайсан гэж харагдаж байна. За энэ бол гайхалтай одоо сүнсний хичээл болж байна гэж харагдаж байна. Би бол яг юу хийж байснаа маш сайн мэдэж байсан, ойлгож байсан гэж харагдаж байна. Бүх маш их зүйлс одоо чамайг надад сануулдаг гэж хэлүүлж байна. Тийм болохоор энэ хүн бол танд хайртай юу бол хайртай. За гаргасан алдаандаа бол харамсаж байгаа гэж харагдаж байна. За гурдад Oracle картын мессеж. За үйлдэл аваа. Энэ бол одоо чиний энэ нөхцөл байдал дээр бол чиний зөв чи өөртөө итгэе өөрийгөө хайрлах хэрэгтэй гэж харагдаж байна. Ялцчгүй сэний нэг хоёр дахь гаргалгаа маань угаасаа та хэдийн маань нөгөө хоёр дахь зүйл нь яг та хэдийн зөв болж та зөвөө гэж баталж та гэж гарч ирж байна л да. Үнэхээр 3 дахь хүн байсан, өөр харилцаатай хүн байсан бол тэр болгон ч зөвөө. Гэхдээ чи өөртөө итэг, өөрийгөө эхлээд хайрлаа гэж харагдаж байна. За чи эхлээд өөрийгөө хайрлцгаа. Тэгэх юм бол хүн болгон чамайг хайрлана. Өөртөө амралт өг, тэгээд өөрийгөө ингээд массаж хийлэг, давстай байнгын доор педикюр хийлэг, өөрийнхөө төлөө ингээд хөдлөө, өөрийнхөө төлөө юмаа хий гэж хэлүүлж байгаа байхгүй юу? Магадгүй ингээд одоо харилцаан дээр түр магадгүй та өөрийгөө алдсан байж болно те. Тэгээд энэ хүн маань бас ингээд өөр сонголт хийгээд илүү нэг буруу алдаа хийсэн ч юм уу. Тэр болгон дээр бас та ингээд өөрийгөө алдсан байсан байна. Тийм болохоор буцаад өөрийгөө олоод аваарэ. Тэр цагт чинь бол таныг эргээд хүмүүс хайрлах болно.
таныг хэн бэ гэдгийг, хэн байсныг ойлгох болно гэсэн утгаар гарч ирж байна. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Миний бичлэгийг нь хүртэл үзсэнд баярлалаа. Тэгээ үнэхээр сонирхож байгаа бол хүмүүс миний Instagram болон Facebook гэр холбогдоод нэг сургалтанд маань хамрагдаад үзээрэй та бүхэн маань. Сургалтаар маань маш их гой зүйлс орох болно. Би өөрийнхөө амьдралын туршлагаас ингээд даван туулсан 10 хэдэн жилийн туршлага байгаа тийм болохоор та бүхэндээ тэр бүх мэдсэн сурсан зүйлс тэр болгоно ингээд зүгээр онлайнаар заахаар шийдсэн байгаа шүү. Яагаад гэхээр ингээд нэг бүрчлэн би хүнд үзээд тийм байдаг, ийм байдаг, энэ хүнийг орхих хэрэгтэй, салах хэрэгтэй гэж ингэж хэлээд бол ямарч үр дүнгүй юм байна гэж ойлгосон. Нөгөө хүмүүс маань яахан ч мэдэхгүй байгаа хүмүүс чинь бяцлагч гэж мэдэхгүй байгаа, өөрийгөө олгооч мэдэхгүй байгаа хүмүүс угаасаа яг юу хийм ойлгохгүй байгаа болохоор таад маань яалтчгүй сургалтанд хамрагдаад үзээрэй. За бүгдэнд нь баярлалаа энэ хүртэл үзсэнд.